За сайн бацхан хүүхдүүдээ өнөөдрийн монгол хэлний хичээлээр ятгсан эсэний хөдөж санаа дэвшүүлсэн асуудлыг тодорхойлох гэсэн ийм хичээл үзнэ. За тэгэхээр ятгсан эсэ гэдэг бол магадгүй та бүхний хувьд бол нэлээд тийм бэрхшээл үүсгэсэн том хэмжээний юм шиг санагдаж байж магадгүй. Хамгийн энгийн ойлголт нь юу байдаг вэ гэхээр бид ямар нэгэн уриалга бичих, өргөдөл бичих, өөрийнхөө тодорхойлтыг бичих гэсэн ийм бичлэгийн хэлбэрүүд дээр бол өөрөөр хэлбэл бусад хүнд өөрийнхөө хийсэн зүйлийг хэрхэн яаж ятган нэмшүүлэх вэ гэсэн ийм арга хэрэглүүрийг бол ашигладаг. За тэгэхээр бид бол ийм байдлаар ойлгох юм бол энэ эсээг ойлгох нь бол хамгийн хялбар болох юм аа. За тэгээд өнөөдрийн хичээлээр бол хэрэглэгдэхүүн болгож Дардын уран зохиол Шүдлмэрийн Баатар Лодонгийн төдвийн Аргалын утаа гэсэн энэ эсэн дээр бол уншиж ажилланаа. За тэгэхээр Лодонгийн төдвийн эсээг бол бид 10 дугаар ангидаа гүйдэл газрын 11 дугаар ангидаа хурдаа нэмэх чам гэсэн эсээнүүдийг бол уншиж судалсан байгаа. За тэгэхээр өнөөдөр ятгсан эсэ гэж яг ямар онцлогтой вэ гэдгийг үзэхийн тулд Аргалын утаа гэсэн эсээг уншицгаая. Бүгдээрээ эсэний эхлэл хэсгийг эхлээд уншиж ярилцъя. За тэгэхээр өнөөдрийн хичээлээр бас эсээг уншиж судлахдаа бас үргэлжлсэн үеийн нэлээд том хэмжээний их хүчрүүдийг уншиж судлахдаа бас яаж шинжилэн судлах вэ гэсэн аргачлалыг бас өнөөдрийн хичээлээс та бүхэн маань олж авнаа. За тэгээ бүгдээрээ сургачийнхаа 92 дор хуудсанд байгаа Аргалын утаа гэсэн эсэний эхлэл хэсгийг хамтдаа уншицгаая. Аргалын утаа. Аргалын утаа бүргэлсэн малчны гэрт төрсөн бий гэж бахархан хэлэхэд өрөндийнхэн ч дорндийнхэнд ч үл ойлгогдно. Голдуул сөрөг талаар ойлгож түүнд сонирхмоор юм юу байх вэ дээ гэж бодцгоо. Учир нь тэд нүүрсний утаа бүргэлсэн нүсэр хотын хүмүүс. Утаа гэдэг зүйл хоёр янзаар ойлгогдохгүй нэг зүйлийн нэр боловч урд нь аргалын нүүрсний гэсэн тодотгол өгөөд ярил хоёр өөр утаа гэдэг нь мэдэгдэнэ. Чулуун нүүрсний утаанд аргалын утаанд байдаг ач тустай юм бас байхгүй. Тэгээ Монгол хүмүүрийн мэддэг энэ аргалын утаа энэ эсэнд ямар өөрмөц шинэлэг санаагаар ямар зүйлийг тусгасан гэдгийг бүгдээрээ уншиж судалцгаая. За эсэнд дэвшүүлсэн асуудлыг олоорой гэсэн асуултын даалгаврын асуулт. За энэ асуултыг эхлээд бүгдээрээ дэвтэр дээрээ жагсааж бичээрэй хүүхдүүдээ. За та бүхэн эсэнд дэвшүүлсэн асуудлыг эсэний эхлэл хэсгээс дэвтэр дээрээ жагсааж бичсэн байх. За тэгвэл багш дэлгэцэн дээр энэ эсэний дэвшүүлсэн асуудлыг 4 хувилбараар үзүүлсэн ийм даалгаврыг бол дэлгэцэн дээр харуулж байна. За тэгэхээр саяын асуултыг бол та бүхэн хариулсан баха. Тэгэхээр та нарын хариулсан арга зам яг энэ хичээл дээр яг дэвшүүлсэн асуудлыг хэрхэн зөв болох вэ гэсэн аргачлалтаа хэрхэн тохирч байна, хэрхэн дөхөж очиж байна гэдгийг та бүхэн маань бас анзаараарай. За тэгэхээр энэ хариултыг олохын тулд хамгийн түрүүнд мэдсэн байх ёстой юм юу вэ гэвэл асуудал гэж юу вэ гэдгийг бид нар мэдсэн байх ёстой. За тэгэхээр асуудал гэж яг юу юм бэ гэдгийг 8 дугаар ангидаа бас 9 дугаар ангидаа 11 дугаар ангидаа та бүхэн бас судалсан байгаа. Тэгэхээр асуудал гэдэг бол ерөөсөө зохиогчийн хүсэж байгаа зорилго тэгээ одоогийн нөхцөл байдлын хоёрын дундаас бол асуудал гэдэг зүйл урган гарч байдаг. Та нар дэлгэцэн дээрээс харж байна. За тэгэхээр яг энийг хараад та нар яг энэ зохиол дээр ийм зүйлүүд хаана байна вэ? Яг энийг илэрхийлсэн өгүүлбэр хаана байна вэ гэдгийг зохиолосоо олоорой. За ингэж олсныхаа дараа зохиогчийн байр суурь энэ асуудлыг яг аль талд нь байна вэ? Үүнийг илэрхийлэх ямар баримтууд байна вэ гэдгийг бүгдээрээ хараарай. За энэ дарааллын дагуу та бүхэн маань дэвтэр дээрээ ажилласан баха. За тэгэхээр бүгдээрээ дэвтэр дээр ажилласан эсэний эхлэл хэсгээс асуудлыг олсон даалгавар маань хэр зэрэг зөв зүйтэй болсныг бүгдээрээ дэлгэцэн дээрээс дахин харцгаая. За тэгэхээр бидний өмнө өгөгдсөн одоогийн нөхцөл байдлын эсэний эхлэл хэсэгт ямар байгаа вэ гэхээр за мэдээж бидний хэрэгжилж байгаа төлш бол нүүрс байгаа, чулуу нүүрс байгаа. За тэгвэл энэ маань ямар байдлыг үүсгэж байна вэ гэвэл бидний амьдарч байгаа хотын агаарын бохирдлыг маш ихээр бий болгож байгаа. За тийм болохоор чулуун нүүрсэнд бараг ашиг тустай юм байхгүй гэсэн санаа нь болохоор өнөөдрийн нөхцөл байдлыг илэрхийлсэн ийм өгүүлбэр юм. За нөгөө талаасаа зохиогч юу хүссэн бол гэж. За тэгэхээр мэдээж зохиогч бол аргалын утаагаа өгүүлээд аргал төршөө хэрэглүүл амин дэлзийтэй юм а гэсэн талыг барьсан байж болох юм. За тэгвэл энэ хоёрын дундаас ямар асуудал үүсэх вэ гэдгийг илэрхийлсэн өгүүлбэр дээрх хариултанд ямар хариултууд байсныг бүгдээр эргэж харцгаая. За тэгвэл 4 хариултыг бол асуулт даалгаварт өгсөн байгаа. Тэгэхээр тэр 4 хариултаас за энэ 2 хариулт бол за зохиогчийн дэвшүүлсэн асуудлыг олоход хамгийн ойрхон 2 хариулт юм аа гэж
та нар маань бас яг олсон бахаа гэж бодож байна. За тэгэхээр дэвшүүлсэн асуудлыг бол зохиогч бол аль нэг асуудлыг одоо сонгож дэмжсэн байж таарна. За тэгвэл энэ дэлгэцэн дээр бидэнд бол хоёр асуудал гарч ирээд байна. Тэгэхээр энэ хоёр асуудлыг яг аль нь энэ ятгсан эсэний дэвшүүлсэн асуудал юм бэ гэдгийг бүгдээрээ дахин судлан шинжилцгээе. За энийг олохын тулд яах вэ гэвэл мэдээж эсэний эхлэл хэсэг рүү дахиад бид уншина гэсэн үг. Тэгэхээр энэ ялангуяа нэлээд том хэмжээний эхийг уншиж олох хамгийн чухал арга бол юу вэ гэхээр наривчлан унших, дахин унших гэсэн ийм аргачлал байдаг. За тэгэхээр эсэний эхлэл хэсэг ямар бүтцтэй байна вэ гэдгийг бүгдээрээ дэлгэцэн дээрээс харъя. За эсэний эхлэл хэсэгт бол мэдээж эхлээд суур мэдээлэл, дараа нь үндэслэл, тэгээд хөтөц санаа гэсэн ийм гурван үндсэн хэсэг байдаг байна. За тэгвэл энэ гурван үндсэн хэсэгт юу өгүүлсэн бэ гэдгийг бүгдээрээ ярилцъя. За мэдээж суур мэдээлэл гэдэг бол юу байсан бэ гэхээр аргалын утааны талаар бол зөвхөн монгол хүмүүс л ойлгох юм аа. Энэ бол гадаад орны бусад хүмүүст бол нэлээд ойлгомжгүй зүйл юм а гэсэн тийм мэдээлэл байсан бол дараагийн одоо үндэслэл гэдэг нь юу вэ гэхээр ерөөсөө энэ мэдээллийг ойлгохгүй байгаа гэж шалтгаан нь болохоор тухайн хүмүүс бол нүүрсний утаа бүргэлсэн өсөр хотын хүмүүс юм а гэсэн ийм одоо үндэслэлээр хамгийн ихний одоо мэдээлэлээ баталж өгсөн юм хэсэг байгаа. За тэгвэл өөрөөр хамгийн төгсгөл нь юу вэ гэхээр чулуун нүүрсний утаанд аргалын утаанд байдаг ач тустай юм бас байхгүй гэсэн энэ өгүүлбэр бол энэ эсэний хөтөц санаа байгаа. За тэгэхээр энэ гурван хэсгийн яг алинд нь бидний сая олсон асуудлууд байна уу хүмүүстээ энийг олоорой. За тэгэхээр мэдээж та бүхэн бол харсан бахаа. Тэгэхээр суур мэдээлэл буюу үндэслэл гэсэн хэсэгт бидний сая олсон хоёр асуудлын аль нь байхгүй. За мэдээж хөтөц санаа буюу хамгийн төгсгөлийн хэсэгт байгаа өгүүлбэрт болохоор бидний сая олох гэж байгаа хоёр асуудал бол хоёулаа нэг өгүүлбэрт орсныг бол та нар харж байна. За тэгэхээр эсэний хөтөц санаа яг хаана байдаг вэ? Хөтөц санааг илэрхийлсэн өгүүлбэр маань ямар өгүүлбэр байдаг вэ? Хөтөц санаан дотор дэвшүүлсэн асуудал хэрхэн орсон бэ гэдгийг бас энэ хэсгээс та бүхэн маань маш анхааралтай харж ойлгоорой. За чулуун нүүрсний утаанд аргалын утаанд байдаг ач тустай юм байхгүй гэсэн ийм өгүүлбэр байна. За энэ өгүүлбэрээ бид нар яаж задлан шинжлэх вэ гэхээр мэдээж өмнө ангид үтсэн, ялангуяа дунд ангид үтсэн одоо хэлцүү мэдлэгээ ашиглая. Тэгэхээр бид нар нийлмэл өгүүлбэрийг энгийн өгүүлбэр болгох, энгийн өгүүлбэрийг нийлмэл өгүүлбэр болгох гэсэн ийм одоо дасгалуудыг бол бид нар зөндөө ажилладаг байсан. За тэгэхээр эсэний одоо асуудлыг олохын тулд энэ хөтөц санааг илэрхийлсэн өгүүлбэрийг хоёр энгийн өгүүлбэр болгож задлах ийм дасгалыг ажиллая. Та бүхэн маань дэвтэр дээрээ энгийн өгүүлбэр болгон задлж бичээрэй. За мэдээж бол энэ та нарын хувьд бол хамгийн хялбар даалгавар байх. Яагаад гэвэл энэ хөтөч өгүүлбэр дотор болохоор хоёр энгийн өгүүлбэрээс бүтсэн байгаа. За нэг нь болохоор чулуун нүүрсний утаанд ач тустай юм бас байхгүй гэсэн ийм энгийн өгүүлбэр, нөгөө нь болохоор аргалын утаанд ач тустай юм байдаг гэсэн ийм хоёр энгийн өгүүлбэр нийлээд энэ хөтөц санааг илэрхийлсэн нийлмэл өгүүлбэрийг бүтээсэн байна. За тэгвэл бүгдээрээ эндээс энэ хоёроос чухам яг аль нь асуудал вэ гэж яг юуг асуудал гэж зохиогч үзээд байгаа юм бэ гэдгийг үзэхийн тулд ахаад энэ өгүүлбэрүүдээс өгүүлэгдэж байгаа юмыг олъё. За энэ хоёр өгүүлбэрт ямар зүйл өгүүлэгдсэн бэ гэдгийг дэвтэр дээрээ бичээрэй хүүхдүүдээ. За мэдээж энэ хоёр өгүүлбэрт болохоор өгүүлэгдэж байгаа хамгийн чухал юм юу вэ гэхээр чулуун нүүрс аргалын утаа гэсэн ийм хоёр зүйл өгүүлэгдэж байгаа. За тэгэхээр бидний сонгож авсан хоёр хариултын дотор байсан хоёр зүйл хоёулаа энэ хөтөч өгүүлбэр дотор багтсан байна гэдгийг та бүхэн маань анзаарсан байхаа. За тэгэхээр зохиогч энэ хоёр асуудлын яг чухам аль нэг дэмжсэн бол энэ одоо хөтөц санааг илэрхийлсэн өгүүлбэрийг ингэж задлсан дарагчлалаас та бүхэн маань хөтөц санаа гэж яг юу хэлэх юм бэ? Хөтөц санааг илэрхийлсэн өгүүлбэр дотор юу байдаг юм бэ? Энэ өгүүлбэр маань энгийн өгүүлбэр байх уу, нийлмэл өгүүлбэр байх уу, ямар бүтцтэй байх вэ гэдгийг бас эндээс нэлээд сайн ажиглаж байгаа байх гэж бодож байна. Энд бидний хамгийн гол дэвшүүлсэн асуудал юу вэ гэхээр хоёр асуудал гарч ирсэн. Энэ хоёр асуудлыг яг чухам аль нэг зохиогч дэмжсэн бэ гэсэн ийм одоо зүйлийг хийх даалгавар бидний өмнө бол тулгараад байгаа. Хичээлээр яг ямар аргачлалыг багш нь санал болгож байна вэ гэвэл эсээг уншиж судлахдаа судлан шинжилж унших гэсэн ийм аргачлалыг одоо санал болгож байна. Яагаад гэвэл бидэнд дэвшүүлсэн асуудлыг олох хэрэгцээ байгаа учраас энийг батлахын тулд бид нэр эсээний үндсэн хэсэг рүү орж байгаа. За ингээ бүгдээрээ дараагийн зөвслөрийг уншийе. Аргалын утаа бүргэлсэн малчны гэрт төрж өссөн хүмүүс сүүлийн үед нийслэл Улаанбаатар руу хошуурцгааж нүүрсний утаа багсан хотын хүмүүс болцгоосоор байна. Дурлаж ирсэн тэр хотод нь жилдээ 5 сая гаруй нүүрс төлдөг дулааны 3-4 станц
400 гаруй тонн нүүрс төлдөг, 250 гаруй жижиг уурын зуух, 625 мянган нүүрс төлдөг, 240 мянган өрх гэр. Жилийн сэрүүн улирал ялангуяа өвлийн саруудад алтан твшийн хөндийг утаан твшийн хөндий болгож орхидог. Нүүрсний тэрхүү утаа нь 200 гаруй төрлийн бодисыг дээш нь цацдагч хүмүүсийн хамраар дотгошоо орно. Тэр утаанаас хордсон хүмүүс нийслэлд гихтэл жилдээ 1600 хүрч нүд анцгаадаг болсоор удлаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага агаарын чанарын стандартаас Улаанбаатарын утаа 35 дахин илүү байгааг тогтоожээ. Нийслэлийн хүн ам айл өрх жил ирэх тусам олширсоор байгаа болохоор нүүрсний утаа нэмэгцээр байх нь мэдээж. Нүүрсний утаанаас хүчил төрөгчийн давхар эсвэл хөхөрлөг хий, азотын давхар эсвэл хар тугалах гихчлэн гай хөөний юм гарч иргэдийг их баггүй, хүүхэд хөвшөдгүй утсаар байна. За та бүхэн маань бас сургаж хэлсэн. Энэ хэсгийг бол уншсан баха. За тэгэхээр бидний гол зорилгоо олохын тулд судалж байгаа энэ хэсэгт маань яг юуны тухай өгүүлснийг бүгдээрээ эхлээд ярилццгаая. За тэгвэл мэдээж энэ нийслэл хотод бол хүн амын нэгтаршил, хүн ам ирж суурших байдал ихснээр болохоор агаарын бохирдол бий болж байна. За энийг дагаад болохоор агаарын бохирдлоос 200 гаруй хэмжээний хорт бодис бий болж байна. За энэ нь яг гэхээр хүн амын маань эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөн ийм аюултай зүйл тулгараад байна гэсэн ийм асуудал. За тэрнээс гадна дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор болохоор Улаанбаатарын утаа бол агаарын чанарын стандартаас 35 дахин илүү байна гэсэн ийм мэдээлэл. За ингэснээр бол яг гэхээр утааны хоруу чанар бол нэлээд ихсэж байна гэсэн ийм мэдээлэл байна. За тэгэхээр мэдээж энэ зохисбурыг болохоор ямар зорилгоор оруулсан бэ гэхээр чулуун нүүрсний утаанд ашиг тустай юм байдаггүй гэсэн энэ санааг дэмжихийн тулд тухайн зохисбурыг оруулсан байна. За тэгвэл эсэний дараагийн хэсгийг бүгдээрээ уншицгаая. За энэний тулд бид энэ хүртэл хийсэн үйл ажиллагааг бүдүүчлээд харцгаая. За тэгвэл эсэний эхлэл хэсэгт болохоор суур мэдээлэл үндэслэл дэвшүүлсэн асуудал буюу хөтөц санаа байдаг бол дараагийн үндсэн хэсэг рүү бид ороод хамгийн эхний зохисбурыг бол уншсан байгаа. За тэгэхээр энэ зохисбурт юуны тухай гарсан бэ гэхээр чулуун нүүрсний утаанд ашиг тустай юм байхгүй гэсэн ийм санааг бол энэ зохисбурт дэвшүүлсэн байна. За тэгвэл энэ зохисбурт ашиг тустай юм байхгүй баримтуудыг бол зохиогч нэлээд сайн оруулж өгснийг та бүхэн бол сая харлаа. За тэгвэл энэ зохисбурт юу байхгүй байсан бэ гэхээр аргалын утаанд ашиг тустай юм байдаг гэсэн энэ санааг бол дэмжсэн баримт дэмжсэн агуулга бол энэ зохисбурт гарсангүй. За тийм учраас бид дараагийн зохисбурыг уншиж судалцгаая. За зохисбур 2. За бүгдээрээ сургаж ихэд илгээд хамтдаа уншицгаая. Аргагүй эрхэнд ийм хувь тавиланд осворлуулж байгаа ч гэсэн арга барагдсан юм биш. Арга олон байна. Хийн төлөш, био төлөш, салхин болон наран эрчим хүчгэж, өнгөө шахам их булагта, хор бахта төлш, захаас аван байж л байна. Багхан хөдөлмөр зүтгэлэл дутсаар байна. Аргаа барагдахад аргалын утаандаа утуулж суувал аминд үлзийтэй юм санж. Бараг 50 сая малтай болж буй өнөө үед өвгдээдсийн мянган жил гал голомтой бадрааж ирсэн аргал хоргол хөрзөн хаяаг л хэвтэж байна. За тэгэхээр энэ хэсэгт яг юуны тухай өгүүлч вэ? Зохиогч ямар асуудлыг дэмжиж вэ гэдгийг бүгдээрээ ярилцъя. Ийм хувь тавиланд осворлуулж байгаа ч гэсэн энээс гарах арга зам олон байна. За магадгүй аргалын утаанд утаагаа уугуул цуул аминд үлзийтэй юм биш үү гэсэн ийм санааг бол зохиогч дэвшүүлсэн. За энэ нь болохоор юу вэ гэхээр өгүүлэгчийн байр суурь яг аль талд байна вэ гэдгийг яг энэ хэсгээс бол барагцаалж болно. За нөгөө талаасаа яах вэ гэхээр хаа сайгүй хэвтэж байдаг аргалаа хэрэглүүл яасан бэ гэсэн ийм санааг бол зохиогч бол давхар гаргасан байна. За тэгэхээр энэ зохисбураараа зохиогч яг аль санааг дэмжсэн бэ гэхээр за мэдээж аргалын утаанд ашиг тустай юм байгаа их байдаг гэсэн энэ санаагаа бол дэмжсэн зохисбур орж иж байна. За тэгэхээр хоёр зохисбурыг уншсан. Нэг нь бол нүүрсний утааг ашиг тустай юм байхгүй гэдэг санааг дэмжсэн бол хоёр дахь зохисбур болохоор аргалын утаанд нэлээд ашиг тустай юм байдгаа гэсэн ийм санааг дэмжсэн зохисбур байлаа. За гурав дахь зохисбурыг хамтдаа уншийе. Аргал бол зөвхөн төлш болоод зогсдоггүй юм болдгоороо хор цацдаг нүүрснээс хавьгүй ариун гэдгийг монголчуудын нүүдлийн малчны соёл иргэншил эрт дэвнгарт нотолчихсон зүйл. Нэгд аргалын утаанд утагдж насаа илээдэг учраас монгол малчид хэр баргийн өвчнөд нэрвэгддэггүй.
төрийн байтугай өрхийн эмнэлэгч шаарддаггүй байсан урт түүх замнал бий. Аргалын утаа эрүүл агаар хоёроор амьсгалдаг тул хөдөөнийхэн одооны амьсгалын замын гэгдэх өвчнөд нэрвэгддэггүй байсан гэж болно. Итгэмээргүй боловч итгэлтэй хэрэг. За хоёрт монголчууд аргалын утааны нууцыг энтхийн нэгэн ихэмж Эрдэмтэн доктор Шарма олж мэдээд Монголоос аргал аваачиж уушигны тахал туссан хүмүүсийг аргалын утаагаар утсан чинь их амжилт олж утааны эдгэх чадалд гайхсан байна. За энэ мэдээг дахин хэлвэштэй гээд энэ мэдээг хаанаас авсан их сурвалж оруулсан байна. За тэгвэл бүгдээрээ энэ хэсгийг яг ямар утга агуулгад гаргаж байна вэ? Энийгээр яг аль санааг дэвшүүлсэн асуудлаад дэмжвэ гэдгийг бүгдээрээ харцгаая. За мэдээж бол аргал бол төлш болоо зогсохгүй юм болдгийм байна. За тэгэхээр юм болж байгаа энэ аргалын ийм гайхамшигтай чанарыг энтхийн эрдэмтэн Шарма, за мөн Японы эрдэмтэн болохоор олж мэдээд энийг бол ялангуяа уушигны тахлыг бол аргалын утаагаар эдгээсэн ийм гайхалтай баримтыг бол энэ хэсэгт оруулсан байна. За тэгэхээр мэдээж энэ цогцлуур болохоор аргалын утаа бас ашиг тустай юм байна гэсэн санааг бол дэмжсэн ийм цогцлуур орж иж байна. За тэгвэл бүгдээрээ дараагийн цогцлуурлаа оръё. За дараагийн цогцлуур 3 дахь цогцлборын үргэлжлэл энэ нэлээд урт цогцлбор байгаа учраас 2 хувааж оруулсан байгаа. За 3 Японы эрдэмтэн аргалын утааг судалж үзээд түүнд элдв өвчний нэн устгагч байгааг тогтоосон нь аргалын утааны тухай яриад буй том баталгаа болж өгөх мэдээлэл юм. Гэхдээ монгол малчдын шээзгий түйж цуглуулдаг монгол аргалал тийм чанартай болохоос өөр орны өөр малын баас тийм биш нь мэдээж юм. Сарлаг гихтэл 200 төрлийн эмийн ургамал иддэг мал шүү дээ. За 4 монголчууд судар номыг баримтаглаад хоймрынхоо авдар дээр нандин тавьдаг уламжлалтай билээ. Авдар дээр тавиастаа олон жилийг өнгөрөөсөн судар аргалын утаанд шаралтлаа нэвтсэн байдаг. Тийм судрууд манай үндэсний төв номын санд хэдэн зуугаараа бүр 1920-од онд судар хүчгийн хүрээлэн байгуулагдахаас эхлээд бараг 100 шахан жил хадгалагдаж байгаа. Гэтэл тэдгээр судруудад орчин үеийн цаасан номын өвчин болох мөөгтөх, хорхоотох, чийгтэх, тоосдох аюул огтхонч халдаагүй байсаар байгаа билээ гэсэн. За ийм санааг илэрхийлсэн цогцлуур байна. За тэгэхээр энэ цогцлуурт ямар агуулга гарч байгааг та нар унших явцдаа бас нэлээд баримжаалсан байх гэж бодож байна. За тэгэхээр мэдээж бол аргалын утаанд бол элдв янзын өвчний нянг устгадаг ийм чанар байгааг бол нээсэн байна. За тэрнээс гадна яг монгол аргал, яг монгол малын иддэг аргал төлш бол яг ямар чанартай вэ гэдгийг онцлогийг бас харуулсан. Жишээлбэл монгол малын идэж байгаа өв сургамлаас шалтгаалаад тэр аргал төлшний чанар нь бол усаараа өөр байдаг юм а гэсэн санааг гаргаж ирсэн байна. За тэрнээс гадна бидний хамгийн сонирхолтой мэдээлэл бол монгол гэрийн авдар дээр байнга тавиастай байдаг судар маань ямар нэгэн чихдэг, хорхоотох, тоосчих гэсэн ийм номын өвчнөд нэрвэгддэггүй байдаг нь бас аргалын утаатай холбоотой гэсэн ийм баримтыг оруулж өгчээ. За тэгвэл бид нар эсэний үндсэн хэсгийг сая уншиж дууслаа. Тэгэхээр бид нар уншиж судалсан зүйлээ энэ загварчлалаас харцгаая. За тэгэхээр бидний хичээлийн ихэнх дэвшүүлсэн асуудал бол дэвшүүлсэн асуудал юу вэ? Тэрнийг батлах гэсэн юм зорилготой байсан бол энэ хэсгүүдээс та нар хэдэн цогцлуурын дэвшүүлсэн асуудлыг дэмжиж байна гэдгийг хараараа өгдөө. За тэгээ эндээс бүгдээрээ өөрсдийнхөө сонгосон зөв хариултыг харцгаая. За тэгэхээр мэдээж бол 2 цогцлбор дэвшүүлсэн асуудлыг дэмжиж байгаа нь бол энэ загвараас бол тодорхой байна. За тэгвэл сая үзүүлсэн загварчлалаас бидний хийсэн ажлын үр дүн маань харагдсан баха. Тэгэхээр өнөөдрийн хичээлээр бид нэр дэвшүүлсэн асуудлыг олох хэрэгтэй байсан. За мэдээж хамгийн олон цогцлбор дэмжсэн учраас эсэнд дэвшүүлсэн асуудал бол аргалын утаанд ашиг тус их байдаг гэсэн хариулт бол зөв байна гэдгийг баталж болно. За ингээд өнөөдрийн хичээл дээр үзсэн мэдлэгээ ашиглаад эсэний гол санааг илэрхийлсэн өгүүлбэрэг болох даалгаврыг гэртээ ажиллаж ирээрэй. Анхаарал тавьсан хүүхдүүдтэй баярлалаа.